За энэ харьбины гэрээ гэдэг зүйлийн ардталт бол маш их зүйл байгаамаа. Ер нь улсын их хурлын дарга Монгол Ардын намын даргыг хөдөөгөр явж байгаа ч гэсэн иргэд бол энэ харьбины сонсголыг хийчээч. Яагаад хийлэхгүй байгаа юм бэ гэдгийг ярьж байгаа. Баярмаа гишүүн одоо бид нар руу над руу бол маш их хүмүүс утасж байгаа. Яагаад одоо харьбиныхаа сонсголыг хийхгүй байна? Ямар учиртай болчихгоо гэсэн удаа дараагийн асуулт явж байна. Ер нь 2024 оны сонгуул за энэ одоо янз бүрийн засгууд энэ бүх зүйл бол одоо бараг харьбины гэрээтэй холбоотой гэж хэлж болно. Энэ мухар төмөр зам одоо энэ аптек гэрээнүүд энэ зүйл явсаар байгаа харьбины гэрээнд хүргээд за хамгийн наазах нь энэ мөсөн уулын оргил болсон зөвхөн нэг зүйл гэтэл тэр гэрээний алдагдал гэдэг зүйл маань Монгол улсын одоо энэ томорцсон төсвийн нэг жилийн төсөвтэй тэнцүү 34-36 их наитын алдагдал байна гэдэг зүгээр нэг албан бичгнээс ил тод болж байгаа байхгүй юу? Бид бүхэн мэднэ олон жилийн дараа оюу толгойн сонсголыг бид нар хийсэн. Оюу толгойн сонсголыг хийж болж байгаа үед яагаад харьбины сонсголыг хийж болохгүй байгаа юм бэ? Хэрвээ тухайн үедээ цагтаа сонсголуудыг хийж чадах юм бол Монголын ард түмэнд ирэх хор гохирол нь улам багасдаг. Энэ их авилгачид энэ одоо луур энэ бүх юм бол арай багасдаг. Ийм талтай. Өнөөдөр одоо ард иргэд маань маш хүнд байдалд байна. Өдөр болгоноор юмны үн өсөж байна. Гэтэл энэ их луур хулгай бол их явж байна. Тухайд бол одоо манай Ардчилсан намын сонгуул болж байхад за манай Баян Хонгор аймаг дээр ихэд Монголын төмөр замын менежер хүн ирж байгаа шүү дээ. Маш их мөнгөтэй ирж байна. Бид нар тэгээ албан бичиг явуулсан байгаа. Тэр хууль хяналтын байгууллага, тагнуулын ерөнхий газар, авилгатай тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газар энэ мөнгө хаанаас гараад байна? Гадуур явж байгаа хэвлэл мэдээллийн мэдээлэлээр Ардчилсан намын энэ дотоод сонгуульд 70 тэрбум төгрөг орсон гэж байгаа. Энэ их усрыг тогтоогооч гэдэг хахад бол ерөөсөө хөтлөхгүй байгаа. Тэгэл гавтас сувчилсан улсууд хариуцлагатай албан тушаал гавчижсэн хүмүүс авилгатай тэмцээх газараа гүйж байгаа. Баахан одоо банкны захирлууд гадаадад үнэтэй зочлуулалт орцсон тэндээсээ лайв хийгээс сууж байгаа. Улс орны байдал ийм л байна. Гэтэл одоо харьбины гэрээг өнөөдрийн сонсголыг хийх үгүй юу гэдгийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар шийднэ. Өнөөдөр Монголын ард түмэн хинэн энэ авилга, энэ бүх луур хулгай Монголын ард түмний энэ хулгай хийж байгаа юмтай эвлэрээд байна уу гэдгийг харнаа. Ард түмний мэдхэл ямар байгааг хангахгүй юу гэдгийг харнаа. Нөгөө талаар за 2008 онд 10 гаруй жилийн өмнө бол хувийн гишүүн 600 сая төгрөгөөр энэ бүх төмөр замыг холбоод ингээд Монголын ард түмний амьдрал 3, 4, 5 дахин дээшилчих ийм боломж болцоог байхгүй болгосон. Энэ талаар ч гэсэн номтой гишүү битээр бол санаачлаг гаргаад бас аптек гэрээнүүдийг шалгая гэдэг зүйлийг миний бадаахан дээр хэвлээ явж байгаа. Тэгээд 2015 он гэхэд бүгд найрамдах хятад ард улс Си Жинпин дарганы айлчлалын өмнөөс бол гашуун сухатын төмөр замыг тулгаад барьсан байдаг. Тэгээд өмнөөс нь одоо манай энэ авилгачид ярьж байгаа. Хятад улс хятадын ард түмэн маш их хохирол орсон. Энийг бид нар төлөх ёстой. Харин бид нар аргалчлаа гэсэн ийм худал хуурмаа мэдээлэл явуулж байгаа. Тэр байтугай хоёр орны хооронд харилцаагч одоо маш хүнд байдал оруулах гэж байгаа. Хятадын элчин сайд хэлсэн байгаа шүү дээ. Ерөөсөө визтэй болёо бүгдөө гэж хэлж байгаа. Гадаадын улс орнууд гэсэн биднэртэй яаж харьцаж байгаа? Энэ авилга тэтгэгдсэн улс оронтой энэ авилгачтайгаа хариуцлага тооцдгүй арчлаас ухарсан ийм улсуудтай яаж харьцах юм бэ гэдгийг харуулж байгаа шүү дээ. Тэр Инчаны онгоцны худлаас яаж иргэдмэн буцаж байна? За тэр визийн бонд гэдэг Америкийн нэгдсэн улс хэрэгжүүлж байна. Шенгений орнууд гэхэд визээ хөндрүүлж байна гэжлэнгээ. Энэ бол зах цохно. Ингээ арчлаас бид нар алхан батмаар ухраад байгаамаа. Яагаад гэвэл бид нар авилгачтайгаа тэмцэж чадахгүй байгаамаа. Өнөөдөр ардын намын үүрэлцэн байсан авилгачид доовчид одоо Ардчилсан нам дээр өөрөө цацаад эхэлж байгаамаа. Барьцаалаад. Энийг бол Монголын ард түмэнд эртээ тэрэг уншдаг хардаг болсон. За энэ одоо харьбины гэрээ болон нүүрс энэ төмөр замтай холбоотой асуудлаар бол маш их гадны нотны дарамт ирж байгаа. Ялангуяа одоо энэ талаар одоо барьцаагүй манай энэ гишүүд рүү бол одоо янз бүрийн байдлаар шахалт гавчлах дарамтууд бол их ирж байгаа гэдгийг хэлье. Одоо бодвол тухайлбал одоо манай Ардчилсан намын дотоод сонгуул дээр ихэд одоо Монголын төмөр замын менежер хүндээ маш их мөнгөтэй ирж одоо ажиллаж байна тийм ээ.
тэр мөнгийг одоо хаанаас гаргаж байгаа тогтоо гэсэн албан бичгийг явуулж хагаад энэ хууль хяналтын байгууллагууд ажиллахгүй байна гэх мэтлэнгийн. Тий. За одоо хараад та манай инх твшин гишүүн рүү яаж дайрж байна? Манай золоо гишүүн рүү яаж дайрж байна? Баярмаа гишүүн рүү яаж гишүүнд хамаарж байгаа юм уу? Ургасан 14 гишүүн гэж хэлсэн мэдээлэл явуулсан. За хар тэгээд намынхаа өнөөдөр завсарлага ажиллаа шүү дээ. Энэ харилцааны бочоо тэр харибинтэй холбоотой юм асуугаад байна уу? Гэхдээ юу шүү? Таны яриад байгаа наад зах цохон тийм үү? Одоо янз бүрийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг одоо худалдаж авч энэ хүмүүс рүү дайрах үйл ажиллагаанууд их явж байна. Одоо ийм юм тууртахаа байж байгаа Монголын ард түмэн. Шал өөр болсон байна. За. Гэхдээ наад ч л гол асуудал байхгүй тийм ээ. Харбины гэрээ ч одоо нууцад орсон тийм. Наадхыг чинь одоо мэдэх гээл ингэж дээ штэ. Бүх ард түмнээр сонсгол хийж мэдъя. Энэ ард түмний энэ Монгол улсын нөөц баялаг бол ард түмнийх штэ. Тийм биз дээ. Монгол улсын үндсэн хуулийн дээр бичсэн байгаа үсттэй. Тэрээс эдийн хулгай луурчдын юм биш үсттэй. Тэр нөгөө одоо нөгөө гаттын нэг компаниас зөвшөөрөл авах юм ginлээ. Тий, тэгжээж одоо тий танилцж болно гэдэг байгаа бидний. Тий. Гаттын талаас биш. Гаттын нэг компаниас. Тий. ерөнхийдөө шууд дээр яг энэ талаар байр суурь илэрхийлээ. Энэ нөгөө нэг уруулсан гэрээ учраас яг энэ нүүрсийн хэдэн үгээр зарсан байх болон одоо энэ хугацаа бүтээн байгуулалт хоёрыг ялгаж салахгүй бол бас чи бүтээн байгуулалт хэдий явж байгаа болохоор энэ зогсож ирсэнтэй. Та бүхний хоолоор зөвхөн дээрээ сонсох хийгээд асуудал ярьж байгаа гэсэн зөв эсвэл За ер нь тэгэл 44 их 80-ыг манай Баярмаа гишүүн ярьлаа. Бүгдөө л ярьлаа шүү дээ. 34 их 80-ыг ярьлаа тий. Зөвхөн энэ бол зүгээр мэдэгдэж байгаа ярианы төвшин шүү дээ. 70 тэрбум гэхэд орж ирлээ тий. Янз бүрийн сонгуулийн дотоод одоо хүмүүс явуулж авах 110 сая доллар машинд ачичаал тарааж байна тий. Нэг банкны захирал тэр чинь нөгөө хариуцлагатай албан тушаал гашижсэн өөрөө зургатаар яриад байгаа үстэй. Тэрийг яагаад шалахгүй байгаа юм бэ? Энийг л их гайхаад байна.